За Дархан уул аймгийн засаг даргын захирамжаар 6 сарын 5-ны өдрийн захирамжаар байгуулагдсан үйлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг 2026-аас 27-ны хооронд хэрэгжүүлэх юм ажлын хэсэг байгуулсан. За энэ ажлын хэсэг маань бол ажлаа анхныхаа хурлаа 7 сарын эхээр хийгээд за ажлын төлөвлөгөөгөө гаргаж баталсан. За ингээд нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бол ажлаа одоо дүгнэж хурлаа хийлээ. За ингээд Дархан уул аймгийн хэмжээнд бол нэг 66.8% үйлчлэлтийн бэлтгэл ажил хангагдсан байна гэсэн ийм одоо дүгнэлт гарч байна. За мэдээж одоо газар тариалангийн болон ногоо хураах, газар тариалан ногоо тариа хураах энэ ажлууд бол амар цаг хугацаа хүлээж байгаа ажлууд нэлээдгүй байна. За мөн одоо сургууль цэцэрлэгүүдийн бэлтгэл ажлыг хангах, эрүүл мэндийн байгууллага, за боловсрол эрүүл мэнд, за сумдуудын одоо зуух, уурын зуух, за энэ сургууль цэцэрлэгийн дулаалгын орчин, за энэ манай дэд үтсийн байгууллагуудын одоо их засвар, урсгал засвар, за мөн техник зохион байгуулалтын ажлуудын хувь ямар байгаа юм, тулгамж байгаа асуудлууд ямар байна гэдэг чиглэлээр одоо санал солилцож, мэдээлэл сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгж, за энэ 7 хоногоос эхлээд за сумдуудаар эх 7 хоногоос сургууль цэцэрлэгүүдийн одоо бэлтгэл бэлэн байдлыг хянах, хангах, за мөн одоо зохион байгуулалтын ажлуудыг ярилцаж шийдвэрлэлээ өнөөдрийн хуралдаанаар.